50 сая уу? 120 сая уу? Эсвэл бүр түүнээс ч их үү? Энэ бол Монголын үндэсний дотроо. Та ердөө 550 994 төлөөд 3 төрлийн дөрөвдий Зугаати 642 литрээр оролцсон Бурбас 6 төрлийн хонжуурын эзэн болох боломжтой. Тохирол даваа тавг баасан гараг бүр 17 цаг 50 минутаас Синийг телевизээр явагдана. Та өөртөө байрлах борлуулалтын цэгээс тасалбараа худалдан авч тоглолтод оролцоорой. Лотерей тоглох хоч амьдралаа өөрчил. Сайн бацхан үзэгчдээ та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За, үндэсний лотерей нэвтрүүлэг үндэсний лотерейгоос та бүхэнд шууд хүрэхэд бэлэн болсон байна. Ингээд энэ 7 хоногийн хамгийн сүүлийн тоглолт. За, манай нэвтрүүлэг жоохон хоцорж эхэллээ. Тийм болохоор газ машинуудаа ажилуулъя. За, дөрөвдийн 3 дугаар зэргийн хонжирыг хамгийн түрүүнд тодруулах гэж байна. 40 бөмбөлөг байгаа. Ямар 40 бөмбөлөг байгаа гэхээр цифр тус бүрээс 4 бөмбөлөг, тэгээс 9 хүртэлх цифр тус бүрээс 4 бөмбөлөг, нийтдээ 40 бөмбөлөг. Энэхүү 40 бөмбөлөгнөөс хамгийн түрүүнд 4 гэсэн дугаартай бөмбөлөг гарч ирсэн байна. Энд гарч ирэх 4 бөмбөлөгний дарааллыг нь алдалгүй зөв таасан тэр хүн өөрийнхөө бооцоог 500 дахин өсгөж авах юм байна. За, дараагийнх нь 7, 4, 7, 4, 7, 4, 7. Бооцоо бол хамгийн багадаа 500 төгрөгөөс дээш байх ёстой. За, 3 дахь бөмбөлөг энд өнгөрч байна. 5 гэсэн дугаартай бөмбөлөг байна. 4, 7, 5. 4, 7, 5. За, дараагийнх нь. Буюу хамгийн сүүлийнх нь 4. За, ингээд 4-ийн 3 дугаар зэргийн хонжуурын 4 бөмбөлгийг та бүхэн харж байна. За, яг дарааллын дагуу бол 4, 7, 5, 4 гэсэн ийм 4 бөмбөлөг гарч ирлээ. За, үргэлжлүүлээд 4-ийн 2 дугаар зэргийн хонжуурыг тодруулъя. За, яг адилхан зарчмаар явна. 4-ийн 3 дугаар зэргийн хонжуур, 2 дугаар зэргийн хонжуур, 1 дугаар зэргийн хонжуур. Хэрвээ таны тоо таарах юм бол өсгөж авах тэр хэлбэрүүд нь арай өөр. Хэрвээ 4-ийн 3 дугаар зэргийн хонжуур дээр таарах юм бол 500. За, дараагийн тайлбарлагаас өмнө гарч ирсэн бөмбөлөгний тоо бол 1 байна. Хамгийн ихнийх нь. Дараагийнх нь 5 гараад ирсэн байна. За, хэрвээ та 4-ийн 2 дугаар зэргийн хонжуур дээр таны бүгэлсэн одоо тоо таарах юм бол та өөрийнхөө бооцоог 1000 дахин өсгөж авах байна. 1000 дахин шүү. Бас нэг боломж байгаа. Тэрийг энэ бөмбөлгийг хэлсний дараагаар болъё. Тэг дугаартай бөмбөлөг байна. За, түүний дараагийн бөмбөлөг бол 7 гараад ирлээ. Энэ бол яг хоолойд орсон доороосоо ингээд үлээгдэж байгаа болохоор энэ гарч ирэх магадлал бол 100%. За, ингээд 7. 1, 5, тэг 7. За, 4-ийн 2 дугаар зэргийн хонжуурын 4 тооны 4 бөмбөлөгнөн дээр гарч ирсэн тооны дараалал бол 1, 5, тэг 7. За, хэрвээ та 4-ийг тоглож байгаа бол танд 3 боломж байдаг. Хэрвээ нэг удаагийн хувилбараар одоо жишээл яг энэхүү одоо хуудсан дээр нэг хувилбараар оролцоод 3 удаа тоглож болох юм. 4-ийн 3 дугаар зэргийн хонжуур дээр азаа үзэж болж гин, 2 дугаар зэргийн хонжуур дээр азаа үзэж болж гин. За, 4-ийн 1-р зэргийн хонжуур дээр азаа үзэж болно. Одоо бол танд нэг боломж үлдсэн. Хэрвээ таараагүй бол шүү дээ. За, 4-ийн 1-р зэргийн хонжуур бол өөрийнхөө бооцоог хамгийн өндөр өсгөж авна. Энэ бол өөрийнхөө бооцоог 2000 дахин өсгөж авах тухай ярьж байгаа. 500 төгрөг 2000 дахин сая төгрөг. За, татварт нөгөө яг гинтийн ашигын татвар гэдгээрээ 40% төлнө. Цаана 600 мянган төгрөг таны хармаанд үлдэнэ. За, хамгийн ихнийх нь 1. Дараагийнх нь тэг. 1, тэг. 1, тэг. Яг дараалж таах ёстой гэдгийг та маш сайн санаарай. За, дараагийнх нь 7 байна. 1, тэг 7. За, 4-ийн 1-р зэргийн хонжуурын хамгийн сүүлийн бөмбөлөгний тоо ямар тоо байх нь харцгаая. 1. Нэгээр ихтэй нэгээр дуслаа да. За, 4-ийн 1-р зэргийн хонжуурын 4 бөмбөлөгний тоонуудын дарааллыг та бүхэндээ танилцуулъя. 1, тэг, 7, 5. 1, тэг, 7, 5. За, харин одоо 6-ыг тоглож байгаа хүмүүс анхаарлаа хандуулаарай. Анх удаа үзэж байгаа хүмүүс байх юм бол танд нэг тайлбар хэлье. Энд тэгээс 9 хүртэлх цифр тус бүрээс 6 ширхэг нийтдээ 60 бөмбөлөг байна. Энэхүү 60 бөмбөлөгний 6 бөмбөлгийг гаргаж ирнэ.
За хамгийн ихнийх нь энд гарч ирж байна. 9 гэсэн дугаартай бөмбөлөг байна. Энэхүү 6 бөмбөлөгний дарааллыг нь алдлгүй зөв таасан тэр хүн 50 сая төгрөг очих юм байна. За хамгийн багадаа бол 9-ыг оролцуулаад 2-ыг оролцуулаад эхний 2 бөмбөлөг аль эсвэл сүүлийн 2 бөмбөлөгийг дарааллыг нь зөв таасан хүн 1500 төгрөгийн хонжуур очих юм байна шүү. За 6 дэгээр та тоглохдоо бол 550 төгрөгөөр тоглоно. Нэг хувилбар 550 төгрөг гэсэн. За тайлбарлаж хооронд 3 дахь тоо гарч ирсэн байна. 6 байна. Дараагийнх нь 2 байна. 2 9 2 6 2 9 2 6 2. За дараагийнх нь буюу 5 дахь тоо 5 дахь бөмбөлөгний тоо 5. Хэрвээ та яг энэ гарч ирж байгаа 5 бөмбөлөгний дарааллын зөв таацсан байгаа бол та сая 500 мянган төгрөг очих юм байгаа шүү. За ингээ хамгийн сүүлийн бөмбөлөг 6D-ийн хамгийн сүүлийн бөмбөлөг 7. 6D-ийн хамгийн сүүлийн бөмбөлөгний тоо 7 байна. За 6 бөмбөлөг амжилттай гаргаж ирсэн. Машин маань одоо ингээ зогсох байгаа. За ингээ 50 сая төгрөг хожих тооны дараалал бол ийм байсан байх нь. Бөмбөлөгнүүд нь бас ийм байсан байх нь байна. За одоо бүгдээ хамтдаа сайн хараад авъя. За би та бүхэнд энэ нөө ийшээ тийшээ эргэцсэн байгаа болохоор таануудыг хэлээд өгье. За хамгийн ихнийх нь 9, 2 дахь бөмбөлөг 2, 3 дахь бөмбөлөг 6, 4 дахь бөмбөлөг 2 дугаартай, 5 дахь бөмбөлөг 5 дугаартай, 6 дахь бөмбөлөг 7 дугаартай. 9, 2, 6, 2, 5, 7 гэсэн ийм 6 тоо байна да. Дарааллыг нь зөв таасан бол танд баяр хүргэе. Та 50 сая төгрөгийн эзэн болсон байх юм байна. За хэрвээ эхний 2 бас сүүлийн 2-ыг нь таасан хүн байх юм бол бас жижигхэн алгадчих чи 1500 төгрөг хоцсон байна. За харин одоо 120 сая төгрөгийн тоглолт эхлэхээс өмнө нэг сайхан мэдээ дуулгая. Яг тантай адилхан үндэсний лотерей тоглож байгаа хүмүүсээс өнгөрсөн тоглолтод азтан тодорсон байна. За 10 хувилбараар оролцсон байгаа тийм ээ. 10 хувилбараар оролцсон. За даваа жанцсан хөвгтэй инх цэцэг хөөх 12 сарын 31-ний өдөр төрсөн юм байна. Яг шинэ жилээр. За энэ эмэгтэй яасан бэ гэвэл штэ 4-р зэргийн одоо 300 мянган төгрөг хоцсон байгаа. Тэгэхээр 300 мянган төгрөгийг одоо яг эндээс яаж хожих вэ гэхээр энд нийтдээ 42 бөмбөлөг байгаа. 42 бөмбөлгөөс 7 бөмбөлөг нь гарч ирнэ. Энэ 7 бөмбөлөгний эхний 6 бөмбөлгөөс 4-ийг нь зөв таагаад хамгийн сүүлийн 7 дахь бөмбөлөг буюу бонус бөмбөлөгтэй нийлүүлээд ингээд 5 бөмбөлгийг та зөв таах юм бол 300 мянган төгрөг хожих юм байна. Тэгэхээр их цэцэг маань 300 мянган төгрөг хожсон. За мөн урмын хонжуур одоо 10 мянган төгрөг хоцсон байна. Ингээд нийтдээ мань хүн бол 186 мянган төгрөг бэлнээр нь аваад үндэсний лотерейгоос явцсан байна да. За бүгдээ харин одоо тоглолтоо эхлүүлье. За ер нь бол 6D одоо 50 саяын жакпот 120 саяын жакпот тоглож байгаа хүмүүст бол боломж нь илүү их байгаа. За хамгийн ихнийх нь 8 байна. Дараагийнх нь 36. За энд гарч ирэх 7 бөмбөлөгний хамгийн ихний 6 бөмбөлөгний тоонуудыг нь яг зөв таасан. Дараалал харгалзахгүйгээр зөв таасан тэр хүн мэдээж цор ганц хүнд байх. Тэр хүн 120 сая төгрөгийн эзэн болох юм байна да. За 836 дараагийнх нь 7. 836 7. Одоогийн байдлаар 3 гараад ирсэн байна. За 3 тоо таагаар чи яадаг вүлээ? 3 бөмбөлөг таахаар ямар нэгэн шагналдаг юм байна. За 836 7 20 гээд энэхүү 4 бөмбөлгийг дараалал харгалзахгүйгээр зөв таацсан байгаа хүн 20 мянган төгрөгийн хонжуур хож. За 37. За энэхүү эхний 5 бөмбөлөгний дарааллыг харгалзахгүйгээр яг 5-ын зөв таасан хүн 900 мянган төгрөг хож. За 5. За яг энэ 5-ыг оролцуулаад энэ 6 бөмбөлгийг дараалал харгалзахгүй таасан тэр хүн
120 сая төгрөг хожих юм байна. За харин өнөөдрийн бонус хүмлэг ямар хүмлэг вэ бүгдээр хамтдаа харъя. 16 өнөөдрийн бонус хүмлэг. За инх цэцэг бол өнгөрсөн 7 хоногт одоо өнгөрсөн тоглолтын дээр азтай байж. Юу гэвэл одоо дахин тайлбарлаж өгье. Нэвтрүүлгийнхаа төгсгөлд энэ 6 бөмбөлгнөөс инх цэцэг 4-ийн таасан байгаа. Тэгээд бонус бөмбөлөг 16-тай бонус бөмбөлгийг нийлүүлээд ингээд 5 бөмбөлөг таахаар зэрэг бонус бөмбөлгийг оруулаад 5 бөмбөлөг таахаар зэрэг 300 мянган төгрөг хожиж байгаа. Энэ 6 бөмбөлгнөөс өнөөдрийн тохиолдолд эхний 6 бөмбөлгнөөс 5 бөмбөлгийн таагаад дараа нь харгалцахгүй. 5 бөмбөлгийн таагаад бонус бөмбөлгийг оруулаад 16-г оруулаад та 6 бөмбөлөг таах юм бол хэдэн төгрөг гэж 12 сая төгрөг. За ингээд өшөө дэлгэрэнгүй та бүхэн манай вебсайтаар ороод мэдээж бас Facebook хуудас энэгээрс ороод дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. За ингээд өнөөдөр гарч ирсэн 7 бөмбөлгийг дараагийн дагуу танилцуулаад нэвтрүүлгээ өндөрлөе. Манай нэвтрүүлгийн цаг өндөрлж байна. За 8 36 7 20 37 5 гэсэн ийм 6 бөмбөлөг хамгийн түрүүнд гарч ирсэн байгаа. Энэ 6 бөмбөлгийг дараа нь харгалцахгүй таасан хүн 120 сая төгрөгийн эзэн болох юм байна. Өнөөдрийн бонус бөмбөлөг 16 байлаа. За ингээд өнөөдрийн нэвтрүүлэгт анхаарлаа хандуулсан явдал. Бүгдэнд нэг баярлалаа. Дараа 7 хоногийн тоглолтуудаараа уулзъя. Сайхан амарцгаагаар баяр та. 50 сая юу? 120 сая юу? Эсвэл бүр түүнээс чих үү? Энэ бол Moving үндэсний дотроо. Таирд 550 994 төлөөд 3 төрлийн дөрөвдөө Пати 642 литрээр оролцсон. Урвас 6 төрлийн конжурын эзэн болох боломжтой. Дохирол даваа авиг баасан гараг бүр 17 цаг 50 минутаас Синийг телевизээр явагдана. Та өөртөө барилах борлуулалтын цэгээс тасалбараа худалдан авч тоглолтод оролцоорой. Лотерей тоглох хоч амьдралаа өөрчил.